За өнөөдөр нийслэлийн дагуул хот Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил буюу цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил үүгээр эхэлж байна. Хоногт 3,000 куб бус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил манай үндэсний компани болох Comfort Impex компани сонгон шалгуулалтаар шалгарч гэрээ байгуулж байна. За энэ төслийг бол нийтдээ 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлнэ. Төлөлтийн шатанд бол 20,000 куб бус цэвэрлэх байгууламжийн шаардлагатай. За үүний эхний ээлжин 3,000 куб бус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт үүгээр эхэлж байна. Энэний хүчин чадлын хувьд бол нийтдээ 20-25,000 хүртэлх хүчин чадлыг хангахыг тооцож байгаа. Олон улсын нисхийн байгууллагаас бол нэг шаардлагыг тавьж байгаа. За энэ шаардлага бол нисэх буудлын бүс нь өөрөө шувуу үржих энэ нөхцөлийг аль болохоор хангахгүй байх ийм тусгай шаардлага байдаг учраас Төв аймгийн 100 мод хотын цэвэрлэх байгууламж түүний ил усны талбайг бол даруй хаах юм шаардлагыг тавьсан байдаг. Тэгэхээр энэ удаагийн цэвэрлэх байгууламжийн хувьд бол Төв аймгийн 100 мод хотын бохир усыг татан зайлуулах энэ үйл ажиллагааг бол Хүннү хоттой нэгтгэн зохион байгуулж байгаагаар онцлог. За энэ нь бол үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа энэ том төслийг нэг төсөл буюу Хүннү хотын төслийг хийж байгааг зэрэгцээ тухайн орон нутагт олон улсаас тавигдж байгаа шаардлагыг хангаж байгаа бас нэг ийм төсөл болж байгаагаар онцлог.